Бие махбод зүрх сэтгэл, оюун санаа, сүнс гэдэг. Энэ аюу гайхалтай юу хэсэг байхгүй. Бид нар юу гэдэг вэ гэхээр одоо ихэвчлэн бид нар түрүүн бодлоо зэгслэх юм дээр бид нар тухайн цаг мөчтөр бүрэн оршдоггүй. Нэг өнгөрсөн юмныхаа одоо үлдэгдэлээр бид нар амьдраад байдаг байхгүй юу? Өнгөрсөн юмаа бодоод харамсаад бутраад янз янзын юм бодоод байдаг. Яг үүндээ бид нар яг одоо байж байгаа юмудаа ажиглаж сураагүй, одоо байж байгаа цаг оршихуй дээрээ мэдэрч сураагүй, хийх ёстой юм аа яг одоодоо хийлгээгүй учраас өнгөрсөн хойно бид нар харамсдаг. Хийх ёстой юм аа одоо хийгээгүй учраас тий өнгөрсөн хойно бид нар харамсдаг. Тэгэхээр бидний бие махбод, зүрх сэтгэл, оюун санаа, сүнс гэдэг энэ юмнууд яг нэг дороо бид нар байж ах үедээ бид нар илүү хүчтэй байдаг байхгүй юу? Тэ миний бидний бие махбод одоо юу гэдэг тав дахгүй өвчнөд байвал би одоо би төвлөрч чадахгүй зүрх сэтгэл чинь айцаар дүүрэн тий оюун санаа чинь тайван байж чадахгүй янз янзын сэтгэл сүнс чинь бүр тий буруу юм шиг санагдаад нэг л буруу болох байгаа юм шиг тий дайжаал ингээд явчихдээ шүү дээ. Тэгэхээр бид нар энийг бид нар өөрсдөө бүтээдэг. Энэ бүхнийг яг нэг байдалд оршихуй дээр авчрахын тулд бид нар юу хийх хэрэгтэй вэ? Яслал хийх хэрэгтэй байдаг. Тий талархал илэрхийлэх хэрэгтэй байдаг. Яг одоо байж байгаа дээр тий бид нар талархал одоо байж байгаа юм нь одоо энэ хүн тийхгүй байх, тэр ингэхгүй байх. Энээс удаад би зовоод юм шиг юм. Яг цагаад бол өөр хүнээс удаад бид нар энийг мэдрээд байгаа биш. Бид нар өөрийнхөө бие махбод дээрээ ийм мэдрэх боломжийг бүлээн зөвшөөрөд байгаа байхгүй юу? Ойлгомжтой үү те? Тэр оюун санаа, бидний оюун санаа, бидний сүнс, бидний зүрх сэтгэл юу л мэдрэхийг бид нар өөрсдөө бүлээн зөвшөөрдөг учраас тэрийг мэдэрдэг. Тэрнээс иш тэр хүн таныг ингэж мэдэр гэж энийг өгсөн биш байхгүй, танд энийг өгсөн биш байгаа. Тэ? Тэгэхээр бид нар өөрсдөө тэрийг одоо яг байж байгаа байдал дээр бид нар талархаж идэх уух юмтай, өмсөх хувцастай өнөөдөр иймтэй байж байгаадаа би баяртай байна гэдгээ мэдэрч тэ тэр таашаад авч сурвал талархал бид нар мэдэрч тэрийгээ өдрө болгон мэдэрч өөрөөсөө гаргаж ирэх үедээ бид нар амарсан шиг амарч чаддаг, ажилсан шиг ажиллаж чаддаг байхгүй. Тэ? Талархал биднэрт маш хүчтэй. Одоо бясалгал биднэрт юу яадаг вэ гэхээр яг бясалгал бидний бие махбод, зүрх сэтгэл, оюун санаа, сүнс гурыг энэ дөрвийг нэг орчин цаг үедээ нэг юм дээр байршихад боломжийг өгдөг байхгүй юу? Тэгэхээр тэгээс сурчвал бид нар одоо яг өнгөрсөндөө санаа зовох биш, ирээдүгээ санаа зовох биш. Яг одоо байж байгаа юм дээрээ бид нар яг чадвартай, нөлөөтэй байж чаддаг. Харилцаж байгаа хүмүүстэй ч гэсэн харилцсан шиг харилцаж чаддаг. Өгье гэсэн юм өгч чаддаг. Өгч байгаа хүмүүс чинь ч гэсэн танд талархаж чаддаг байхгүй юу? Танаас авъя гэсэн юм авч чаддаг. Бас тэгээд тэр танд талархахаасаа гадна таны маргааш танд хэрэгцээтэй гэсэн энергийг танд бэлэгдэж яадаг эргээд тий тэр энергийг бид нар олж авахын тулд бясалгал юм уу, талархал юм уу тий амарсан шамраад ажилласан шиг ажиллаа. Тэг хий гэсэн юм хий гэсэн чи хүслээрээ бид нар хийж явах үедээ тэр залхуурал гэдэг юм бодох ч завгүй тийм гоё амьдралыг бид нар тааламжтай амьдралыг бид нар өөрөөсөө бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүч чадал биднэрт өдөр тутам мөч тутам байж идэг. Тэр хүч чадлаар таны дотор байнга байгаад байгаа байхгүй. Байхгүй болсон юм биш. Хин нэгэн хүн аваа явсан юм биш. Тэ? Энэ байнга таны дотор байж идэг. Тэрийг бид нар минут болгон за юм боо жоохон болохгүй болоод ирвэл яг өөртөө цаг гаргаад за одоо юу ертөнц дэлхийн юм нэ та надад юу өгөх гээд байна те та энэс илүү хүчтэй энэс илүү сайн сайхан юм юу байгаад байна те энийг би одоо гаргаж ашиглаж гэх юм уу те юу гэдэг бухан байдаг бол бухан намайг та надад өнөөдөр юу бэлгэх гэсэн надад юу ойлгуулах гэсэн би энийг яаж өнөөдөр өөртөө ашиглах вэ надаас гарах хүчийг өөр хүмүүс яаж ашиглах вэ надаас шалтгаалаад өөр хүмүүс яаж сайн сайхан амьдарч болох вэ те миний өнөөдөр намайг өнөөдөр гоё сайхан амархад туслаач би сайхан амарч чадахгүй намайг үнэхээр гоё нэг 3-4 цаг те 6-7-8 цаг энэ шөнө айгүй сайхан амруулч маргааш би айгүй гоё ирч хүчтэй өдрийг ажилласан шиг ажилламаар байна. Хийсэн шиг хиймээр байна те. Маргааш би ийм юм хиймээр байна. Надад туслаад өгөөч те. Талархаад би одоо таныг ийм гоё юм намайг одоо идэх юмтай өмсөх зүг хувцастай болгож байгаа аав ээжтэй би баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл хичээсэн чинь би баярлж байна. Их нэртэй нөхөртөө баярлалаа. Хүүхдүүдэд баярлалаа ч гэх юм те. Бид нар яг иймэрхүү аргаар бид нартэйгээ холбоош бид нартай талархах мөчтөө бид нар яг жинхэнэ одоо юу гэдгийг өөрөөсөө хүч чадлыг мэдэрч хэлдэг байхгүй юу. Тэр үедээ бид нар юм гаргасан шиг гаргаж чаддаг. Залхуурч бид нар өөрөөсөө айж ичиж санаа зовхтой биш хамгийн гол нь бид нар өөртөө байж байгаа тэр бэлгийг бид нар мэдэрч хэлж байгаа байхгүй юу. Тийм үедээ бид нар аягүй их юм хийх боломжийг бид нар сэтгэж хэлдэг тийм. Бясалгал хийх үед таны тарих ерөөсөө
хов хоосон тэгээ огт юмд санаа зовхгүй тайван байж бие махбод чинь тайвширч өгдөг. Талархал хийх үе та эрч хүчийг өөртөө биелүүлж өгдөг. За. Юм асууж болох нэг бол дуусны дараа асуухгүй. Тий, одоо асуусан энэтэй яг холбоотой юу те? Сая 11-тэй холбоотой. 11 ер нь 12 холбоотой юм байна л да хоорондоо. Хоорондоо чүчиж зүрх сэтгэл оюун бодлоо зэгцэлж бясалгаж талархах бах л та тий. Тэгээ бодлоо зэгцлэх гэдгийг би ихтэй нэг сайн ойлгосон үл. Яаж бодлоо зэгцлэх юм? Бодол зэгцлэх хүн болгонд өөр хүний бодол одоо тэр бясалгал бас нэг бодлоо зэгцлэхийн нэг хэлбэр. Тэ? Гэхдээ бодлоо зэгцлэх хөвчлийн яадаг хүн болгоны дотор болж байгаа зүрх би одоо дасгалжуулалт хийдэж штэ тий хүмүүстэй бодлоо зэгцлэх гэдэг. Янз янз хүмүүстэй би дасгалжуулалт хийгээд явдаг. Хөвчлэн ихэнх хүмүүс өөрийнх нь бодол нь хаана аль нь сүд өөртөө хэрэггүй байгаад энэ аль нь ашигтай байна гэдгийг мэддэггүй. Зорилго байгаад байдаг нь зорилго нуугдсан байдаг байхгүй өөр нуугдсан. Хүсэж байгаа мөртлөө хүсэл нь өөр хэлбэрт нуугдсан байдаг байхгүй юу? Тэгэхээр хүн болгонд өөр тэгээд зарим нь өнгөрсөн юмдаа санаа зовоод ирээдүйдээ санаа зовоод янз янз юм холилдсон бодлууд байгаа даа байхгүй юу? Тэгэхээр бодлоо зэгцлэх талаар би ихэвчлэн одоо яг ганцаарчиж яг чиний гэдэг юм уу таны өөрийн чинь тархинд бодоод байгаа тэр одоо бодлуудыг би яг одоо бол мэдэхгүй шүү дээ тий. Яг танд өнөөдөр юу болоод яг юу болохгүй байгаа гэдэг бид асуулжуулалтын үеэр илүү задлж өгч чадна. Тэгээд нэг бодлын зэгслээ бид нэр ийш тийшийг янзлаад тий очингууд бид нар замаас гараад нөгөө залхуурах юм уу янз янзын юмд өдөөж өгөө байцдаг байхгүй юу? Тий? Таныг айрхаа байцдаг. Тий. Нэг зэгсэрчих юм бол ерөнхийдөө тэгээд цаашаа санаа зовлтгүй явчих болно гэж ойлгохгүй. Гэхдээ банк хаяа яг тэрийг сэргээж буцаж хурж ирнэлээ тухайн хүнээс шалтгаалаад ихэвчлэн гэхдээ бидний таны хяналтын дотор байгаа байхгүй юу? Тэгээд яг өөртөө тохирсон одоо бодлоо зэгцлэх гэдэг юм уу тий? Тэр юу хэрэгтэй болно надад асуулт аваад ажиллаад би илүү ойрхон яг өөр чинь тохирсон юмыг өгч чадна. Тэгэхгүй хүн болгонд бодлоо зэгцлэх аюул олон янзын арга байдаг байхгүй юу? Зарим бодлууд нь зүрх гэдгийг бид нар мэдэхгүй учраас тэрийг гаргаж хайж бид нар мэддэггүй байхгүй юу? Яг хаана болохгүй байгааг би дасгалжуулалт хийх үед тухайн үнд нь гараад ирнэ. Би одоо яг таны нөгөө дотоод ертөнцийг чинь уншиж задлж өгдөг байхгүй юу? Ойлгож авах чинь тусаж өгдөг. Тэгэхээр нөгөө өөрийн чинь бодлыг би сонсч яаж тэрэн дотроос нь одоо хоёул энийг хаашаа явах уу, яах уу, ийх үү гэдэг бүх юунуудын өөрчлөлт өгүүлбэрүүдийн нөгөөд өөр өнцгөөс нь хараад мэдрээд эхэлчихгуудаа аюу их тайвшаад тий яг одоо байж байгаа цаг дээрээ төвлөрч сурч чаддаг хэлдэг байхгүй юу? Тэгэхээр оюун санаагаа нөгөө хүмүүс инх оюун төр үеэс би төвлөрч чадахгүй байна гэдэг яг тий төвлөрч чадахгүй байна гэж яриадсан шүү дээ тий. Тэр чинь бас яг тэрний нэг хэлбэр байхгүй нөгөө бодол чинь зэгцэрч чадахгүй байгаа учраас сөргөөр жоох нөлөөлөд байх магадлалтай байхгүй. Тий. Тэр илүү таны дасгалжуулагч чинь 1 удаа 3 удаа хэдэн удаагаар нэг давтамжнуудтай байсан шүү дээ. Ерөнхийдөө хүн бодлоо зэгцлэхэд хичнээн удаагийн дасгалжуулалт авбал хүмүүсээ аягүй шалтгаална. Бид нар бодлоо зөвхөн бодлоо зэгцлэхийн тулд дасгалжуулалт авахгүй шүү дээ. Бид нар яг ийм бүтээмээр юм гэдгээ мэдэж дасгалжуулалт авах. Тэрхийн бодвол бид нар илүү одоо зүгээр 1 удаа дасгалжуулалт авахад хүмүүс өөс амар гой бодол зэгцлэгээ маргааш нь гараад нөгөө залхуур руу буцаа оччихдаг байхгүй юу? Тэгэхээр 1 удаа хийхэд бол хангалтгүй бид нар олон удаа давтамжтай байгацснаа би нөгөө урт хугацааны яг хаашаа явах гэдэг чигээ илүү харж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сараар дор хаяж сараар авахд бол наацх хэрэгцээтэй. Тэгээд тэрнээсээ 3 сараар идэр болоод авчих юм бол улам нөгөө бизнес тал руугаа илүү нөгөө том юмнуудаа яг гардаад өнөөдөр хийгээд байгаа. Ихэнх залхуурал гэж яриад байгаа. Одоо бодол зэгслэхээр дамжуулаад ярихад залхуурал гэж яриад байгаа. Ихэнх хүмүүс яагаад залхуудаг вэ? Зорилгоо мэдэхгүй учраас. Яг яаж хийх аргаа бид нар нэг бүтээх орон зай гэж яриадсан шүү дээ. Таны бүтээх орон зай чинь тодорхой биш учраас тэр 7 хоногт гаргаж ирдэг. Бид нэг дасгалжуулалт хийвчээд бүтээх хугацаанд надад дасгалжуулалт хийжсэн одоо чи 2 жил тий огт хий гэж ингээл нөө магистр сурыг тэгээд дуусгах хэрэгтэй диплома бичнэ би чадахгүй байна амжихгүй байна гэж явж исэн хүн чинь 2 сарын дотор ихэд диплома амар амжилттай бүх юма хийгээд хоёлаа гараад сарын дотор ихэд хажуугаар нөгөө ажиллаа амжуулаад бүх юма хийгээд тий амар их амжилт гаргаад явчих жишээ нь. Тэгэхээр бид нар яг бодлоо зэгцэлсний гавьяа авахгүй. Тэгэхээр тэр хугацаанд бол би зөвхөн одоо тэр хүний одоо магистрийн сурах хичээлийн талаар ч юм уу яриаггүй бид нар бодлоо зэгцэлж гаргаж ясныхаа дараа за энэ амжилтанд хүрэхэд хоёул энийг хийх хэрэгтэй юм. Тэгэн гут үүд чинь за тэгвэл магистртаа өнөөдөр амжилтанд
хүрэх хэрэгтэй юм чи тийм үү. Яг зөвхөн тэр чиглэлээр ингээд юмаа хийгээд хэлсэн чинь цаар 2 сарын дараа гэхэд хэдэн жил урд нь хийгээгүй айж исэн юмудаа богино хугацаанд хийгээд хэлчихдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар цаг хугацаа удаан дасгалжуулалт хийхэд цаг хугацаа амар хэмнэдэг. Бидний айж байгаа бүх айцууд одоо мөнгөч амар хэмжигддэг. Зарим хүмүүс юу вэ дасгалжуулалт хийчээ дараа нь юу яасан чинь одоо хэдэн жил нөгөө нэг юу гэдэг вэ борлуулалтын гэрээ хийгээд аюу том компанид ажиллах байсан чинь ажиллаж чадахгүй учраа олохгүй явуулсан. Дасгалжуулалт хийгээд яг хоёулаа бодох хэсэг ихсэн чинь 7 хоногийн дараа үедээ нөгөө компанитайгаа холбоороо гэрээ хийгээд ажилласан. Нэрээс амар амархан юм байсан гэдэг чинь би мэдгүй хэдэн жил тэр хүнээс айж тойрч явсан байгаа юм да гэж байгаа байхгүй юу. Тэгээ гэрээ хийгээ яасан нөгөө тагналын ягаа цалингийнх нь урамшуулсан нэмэгдээд орхон ихсээд хийж байгаа байхгүй юу. Зөвхөн 2 удаа дасгалжуулалт хийгээд ингээд яриад явхад эрс нөгөө хүн чинь нөгөө өнөөдөр олж байгаа мөнгөөс илүү их мөнгө олох одоо боломжтой болох жишээ нь тий. Тэгэхээр бодлоо зэгсдэх амар хүчтэй байхгүй юу. Бид нар тэрийг бол зөвхөн тухайн хүний одоо яг хэрэгцээтэй байгаа өнөөдөр та хаана байж байгаа тэрэнд нь тохирсон одоо үйлдэлийг гэх юм уу тий. Яг бодлоо зэгслэх хооронд бид нар олоод авчдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө залхуур нь гэх бол ерөөс сонголт биш. Хамгийн гол миний хийчүүд ямар гоё юм байгаад байгаа юм бэ нэ гэдгийг мэдэрсэн хүмүүс л яг надад асууж тэгээд үр дүнгээ аюу амархан болж аваад байдаг. Тэгэхээр би хүн болгонд яг адилхан юм ажиллахгүй шүү дээ. Одоо их юуноор одоо энэ байж байгаа бүр дашка гэж манай залуу байсантэй гэр бүл явж байгаа. Тэгээд эдгээр бүгдээрээ тусчтай одоо ихний хувьд ч өөр нөхрийн хувьд ч өөр бүгдээрээ тустай өөр гэсэн зорилготой бодолтой үзэл бодолтой. Гэтэл эднэрийг хүн болгон тохирох тэр бодлоо зэгцлэх арга стратеги нь өөр байхгүй юу? Тэгэхээр яг тэр утгаар бодлоо зэгцлэх аюул тун. Тэгэхээр би зүгээр ерөнхийдөө бодлоо та нар өөрсдийнхөө одоо жишээл бэрхшээл ба боломжийг уншсан аюул олон уншигчид бодлоо зэгцлэх хэлсэн байх жишээ тий. Тийм хүч таны бодолд орж ирж байгаа зөндөө олон юмнуудыг чинь би бодлоо зэгцлэхэд туслаад байгаа байхгүй юу? Бэрхшээл ба боломж подкастууд амар олон янзын бодлоо зэгцлэх аюул олон янзын гой дасгалууд юмнуудаар өгсөн байгаа. Тэгээд тэр подкастуудыг татаж аваад яваад бас аюул зүгээр. Бидний даалт ухамс бодол дотор ч аюул их мэдээлэл даалт ухамсараас орж иж байгаа сөрөг мэдээлэлүүд байгаа байхгүй юу? Тэрийг бид нар байнга шинжилж өөрчилж ийж тэр даалт ухамсаа өөрчлөхийн тулд бид нар аудио ном сонсноо ном сонсчод нэг удаа сонсоод хоёроо ингээд хаях нэг өөр бодлоо зэгцэхийн тулд бид нар зөндөө олон арга стратегиудыг хэрэгжүүлж болох байхгүй юу? Тэ? Би аюул хэмтэй 3 гаргаад байгаа шүү дээ, тэ? Тийм байлээ. Би өнгөө тавснуудыг ч мөгдөө нь ерөнхийдөө татаа сонссон, баймаа сонсгол хэрэгтэй байлаа. Нэг сонсоод бол марцчихдээ юм л. Тий, яг зөв. Тийм болохоор бид нар өнгөө сонсоод нөгөө нэг одоо тэр чин цуурлаараа 20 шиг цуурлаг байгаа байхгүй юу? Тэгээ тусдаа бараг шин нөгөө бодлуудыг чи өөрчилж өгөх байхгүй. Тэгэхээр нэг удаа сонс, нэг 10 удаа сонсох утгагүй шүү дээ, тий? Тэрний оронд айгүй өөр сэдвүүдээс бүгднийг олж аваад татаад тэгээд явал айгүй зүгээр, тий? Тэгээд яах юм бол нөгөө бодлого чи өөрөөр шийдэхээр одоо жишээлбэл та нарын бодол орж ирж байгаа бодлуудыг чинь би зангидаад өөрчлөж яваад байгаа байхгүй тэр подкаст тутам тий. Тэгэхээр өөр төрлийн бодлуудыг чинь хооронд өөр ийм төрлийн бодлуудаар солиод явуулдаг байгаа за. Тэгэхээр тэр бодлоо солиод тэрийг олон дахин бид нэр сонссон маань даалт ухамсартай бид нэр эерэг нөлөөлдөг байгаа байхгүй юу. Тэгэхээр танаа зовхон багасаад бид нэр илүү тайшаад өөр болоод эхэлж байгаа юм зү тий. Тийм ерөнхийдөө ер нь нэмэртэй мөлий надад ер нь их тусалж байгаа. Тэгэхээр бид нар олон удаа сонсчод одоо би номнуудыг зүгээр нэг унших завгүй хүмүүс ч гэсэн нөгөө нэг номнуудыг ном дотор амар арга стратегиуд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр стратегиудыг чинь бид нар олон удаа сонсч ийж бид нар яа нэг удаа номноос уншаад ойлгочлаа гэж хэрэгжүүлэхэд аяг хэцүү. Тэгтэл нөгөө бодлоо зэгсэж бидний дахинд болж байгаа бодол чинь оюун санаа үйлдэлийг захирдаг байхгүй юу. Ийм их бодоо захирна шүү дээ тий. Тэр оюун санаанд орж ирж байгаа юм чинь зүрх сэтгэл рүүгээ бид нар мэдэрчээж тэгсэн үедээ бид нар аюул амархан үйлдэл хийх боломжтой болж байгаа байхгүй юу. Тэр мэдрэмжийг бид нар өгөхийн тулд банк нөгөө оюун санаанд эргэлж байгаа бодлоо бид нар сөрөг бодлуудаас шинжлэх хэрэгтэй шүү дээ тий. Тэр сөрөг бодлуудыг шинжлэхийн тулд бид аудио номч гэж гаргаад подкаст хийж гаргаад одоо энэ юу онлайн уулзалт гэж гаргаад өөрөөр хэлбэрээр өөрөөр сэдвүүдээр гаргаж ирээд байгаа юм гэхээс амар яг нэг бодлыг чинь зэгслээд нэг тийшээ шилжүүлээд дараагийнх нь юмнуудаа ингэж хийж ярих хүмүүс нэрийг ингэж байгаа юм байна штэ гэх тээ. Тэрийг мэдчихвэл бид нар айгүй юу байхгүй. Тэгэхээр хүн болгонд тохирох арга барилыг өөртөө тохирох арга барилыг чи өөрөө олж авна. Өөртөө хэрэгцээтэй гэсэн юм аяг ингэж л явах байхгүй. Тэгээ их хүмүүс одоо шил вебсайтаас би гадаад байдаг ч юм уу гэж бодоод багадаад байдаг юм чи надад одоо энийг татаж авч болохгүй. Яг цагаад бол миний бүх юм нэргүй. Одоо миний хийж байгаа бүх юм миний вебсайт гадаадаас хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг хүчлэн.
Тэгэхээр та нар аль ч улсад хамаагүй зүгээр л өөрийнхөө юугаа хийгээд өөрийнхөө төлбөрөөр хийгээд ингэж үргэлжлүүлээд аль ч улсын хамаагүй дансаар аль ч улсын улсад байршилтай хамаагүй монголоор хийгээд яасан ч болно онлайнаар одоо файл чи яваад очиж чинь тий. Энэ хүч шинэ. Тэгэхээр бид нар ийм жижиг юмнасаа болоод ийм татаж болохгүй юу? Би ингэж хийж чадахгүй юм мөнгө юу ачуул яах юм ч юм уу, их ч юм уу, ихгүй ч юм уу гэдэг иймэрхүү юмнууд бид нар бодлоод санаа зовоод байгаа байхгүй. Яг цагаад бол бид нар юу яасан хийсэн л бол хүн татаж аваад сонсоод явж байгаа хүмүүс аяг их байгаа. Ялангуяа гадаад байж байгаа хүмүүсээс яг энэ талаар өөрсдөө энэ ийм сөрөг бодлуудаа солих тийм юмнууд үүдүүдийг өөрсдөө олж авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд яах юм бол би ямар ч хүн Монгол байж исэн хүмүүс ч хамаагүй тий хамаагүй надад дасгалжуулалт хийж байгаа гадаад байж байгаа ч хамаагүй дасгалжуулалт хийж байгаа. Тэгэхээр тэр одоо юу гэдэг бидний тэр сөрөг бодлууд бидний боломжтой байж байгаа юм олж авахд зөргөөр нөлөөлөд байгаа учраас бид юмаа хийхгүй байгаа байхгүй юу? Тэ хангалттай байж чадвал халиад бүр зөндөө их юм тайлбарлах. За баярлалаа. За